Гүрмэн зах сонирхдаг залуучууд, хүүхдүүд маш их бий. Гүрмэн захсаг болохоор хүмүүс ярихдаа бол яг нүд амраадаг, нүдний даралт багасгадаг, ширтээ суухлаар одоо ийм ачид тустай байдаг гэж ярьдаг. Намайг инх төвшин гэдэг загас тэжүүд одоо хоббигоороо сүүлийн 5-6 жил хийж явж байна. Эхлээд гэртээ нэг аккумаар анх хүүхд байхдаа загас тэжээдэг байсан. Том болоод тэргээ болцсон хобби маань цаашаа улам өргөжөөд тэгээд гэрт олон аккаунтаа болоод ирсэн. Тэгээд тэгэхээр гэрт олон аккаунт болоод бас жоохон тохиромжгүй болоод тэгээд одоо энэ тухайн амьдардаг байрных одоо B1 давхарт одоо нэг юм өрөө түрээсэлж аваад тэгэл тэрэн дотор энэ одоо хоббигоо загаснуудад хийчихгээл тэгэл байж тэгэхэд ажиллаад харж ирээд энэ дээр хааллал тэгэл одоо Манчестер гэж ярьдаг одоо ээлийн төрлийн загснаар тим загснарыг ахиу төлхүүд хийжээдэг. За энэ загс маань байна да. Манчестерийн төрлийн загс. Тэгээд Green Dragon гэж нэрлэгддэг. За энэ загс маань жоох ерөнхийдөө Монголд ховор төрлийн орж ирээд бас нэг удаагүй байгаа. Тэгээд хүмүүс амархандаа бас нөөжүүлж амжаагүй байгаа гэж хэлэх юм уу да. Монголд бас нөөжүүлж их дэлгэрүүлж амжаагүй байгаа гэх юм байна. Энэ загс маань болохоор ийм үүрэн дотор амьдардаг. Одоо ийм тэгээд охин нь үүрнээс гадуур байдаг. Тэгээд охин ороод шахаад өндөг гаргадаг. Тэгээд энэ үүрэн дотор одоо өндөглөөд охин гараа явсны дараа одоо ир загс буюу эцгийн тухайн өндгийг малдаг, одоо арчилдаг тийм хүчил төрөгчөөр хангадаг, гадны бусад ямар нэгэн дайралтаас хамгаалдаг гэсэн үг. Одоо ийм ногоон төрлөөр ногоон хоол иддэг загснаар маань болохоор бас одоо бууцаа идэн, өвөрцөн идэн тийм ээ ийм юм хоолнууд иддэг. Ногоогоо бас их хоолдог. Туркээс бас авчирч байсан. Тэгээ би болохоор аль болох зарах юм уу тэр талаар бас их нэг сонирхолтой. Яагаад тэгэхээр эдрээгээ хараад эдрээгээ одоо ингээд олон болох тусмаа одоо надад хайртай байд. Цайлын ханшны харцсангүй бас нэг өндөр байдаг гэдэг учраас нь одоо Манчестерууд гэдэг загснаар бас харцсангүй арай гайгүй үнэтэй байдаг. Цайлын үнэлгээ бол нэг сая 200-300 мянган үнэтэй загснууд байдаг. Одоо хайртай гэхээс илүү дуртай юм да. За энэ одоо Манчестерийн Gold гэж төрөл нь бий. Одоо маш тод шар өнгөтэй. Одоо энэ 92 байдаг. Одоо хосоор үүрэн дотор байна гэсэн үг. Энэ ч бас одоо Green Dragon гэж түрүү ярьжсэн зулцмууд нь хамт байна. За энэ бол Flue гэдэг төрөл. Цэнхэр нүдэн гэсэн үг. За энэ бол Albino бас Манчестерийн нэг төрлийн загс. Арчилгааны тал дээр бол хүүхд маань туслана, хүү маань туслана. Бас энэ яа энэ тэгдэм үү асуун. Тэгээд айлуулах өөрийнхөө мэдчих чаддаг юм бас зөвлөжөхийг хичээдэг. Ялангуяа хүүхдүүд бол маш их дуртай. Хамтан тайлтай болно. Өөрөө тэр маань хүүхдүүд маань сайн эрэг нөлөө үзүүлэх бол бас их сайн боддог. Гүрмэн загс сонирхдаг залуучууд, хүүхдүүд маш их бий. Гүрмэн загсаг болохоор хүмүүс ярихдаа бол яг нүд амраадаг, нүдний даралт багасгадаг, ширтээ суухлаар одоо ийм ачид тустай байдаг гэж ярьдаг. Ямар нэгэн стресс байдаг. Одоо тэр стрессийг бас айл болох нь өөрийнхөө хоббигоо харж иж тэр стрессийг тайлах гэх юм уу тийм ээ. Би бол тэгж л тайлбарлаж байгаа хэлэхээр